ажиглагдж байгаа байдлаас харах юм бол 2, 3, за 4-р курст бол бүр их илүү их нөгөө хичээлээс гадуурх цаг дээр хөдөлмөр эрхлэх сонирхол илүү их нэмэгддэг. За энэ юутай холбоотой байна гэж харж ахаар нэгдүгээрт эдийн засгийн хүчин зүйл аягүй чухал нөлөөтэй. Нэгдүгээр курст оюутан болсон цагаас ахвал эцэг их арга гэрийнх нь дэмжлэг үзүүлээд сургалтын төлбөр болон одоо өөрийнх нь хувийн зарлуудыг бол одоо эцэг ихний боломжтой хэмжээгээр үзүүлдэг. За тэгээд курс харих тусам оюутан сурагчтай маань хэрэгцээ илүү их нэмэгддэг. Эцэг эхээсээ бас тэр болгон аваад авахгүйгээр өөрсдийнхээ боломж нөөцөө ашиглаад ажил хөдөлмөр хийчээ бас тодорхой түвшинд юм багасаа одоо салбарт туршлага хоримтлуулъя гэдэг байдлаар ханддаг. За гэтэл одоо сөрөг талаас нь гээд харах юм бол үнэхээр бас ярих тодорхой хэдэн зүйлүүд ажиглагдаж байна л да. Жишээлбэл одоо хичээлээс хөндөрөх. За энэ юутай холбоотой нэхэр зэрэг ажиллаж байгаа ажлынхаа нөхцөл шалтгаалж байна. Ихэвчлэн манай оюутнууд бол өдрийн цагаар хичээл эхэлдэг. Өглөө өдөр өдөөс хойш гэдэг. Гэтэл олдож байгаа ажлын боломжууд нь нөхөр зэрэг ихэвчлэн үйлчлэгээний байгууллагууд оройн цагаар ажиллах. За тэгээд цагийн ачаал нэлээд баггүй авсан улсууд маань өглөө эрт хичээлдээ ирэхгүй, завсардах, унтах, хичээлээсээ хоцрох, таслах. За нэг удаа, хоёр удаа хэдэн 7 хоног тасарсан ч гэсэн сүүлдээ нэг үйл явцаасаа хөндөрөөд хамт олонныхаа үйл ажиллагаанд оролцох нь бүр одоо багасаад ирэхээрээ суралгаа бүр ингээд хичээлээ орхитуулдаг. Эцэг ихтэй болоод хичээлдээ явж байгаа гэдээ хэлээ яваад байдаг. Тодорхой эдийн засгийнхаа дэмжлэгээ авдаг хэдий ч гэсэн одоо мөнгөний хойноос бас илүү одоо татагдаад явдаг юм сул талууд их харагддаг. Зарим нэг талаар бол нөгөө талд нь харахаар зэрэг зарим нь үнэхээр би баг ингээд сурж ирснээс мөнгө олох нь илүү чухал юм байна, хэрэгтэй юм байна гэдэг юм амтыг авсан хүмүүс маань одоо эцэг ихтэй бүр би сургуультай явлаа гэж зуны амралтаараа очоод сургалтын төлбөр аваа явчихдаг. Авч ирэнгүүтээ эндээ өөрийнхөө хэрэгцээтэй зүйлдээ зарцуулчингуудаа түүнийгээ эргэж олох гээд ахиж ажил хийдэг. Зарим нэг нь бүр гэрээс эцэг их нь одоо курс авах тусам өөрт нь илүү их ихтгэл хүлээлгдэг. Мөнгө санхүүг нь өөрийнх нь дансанд шилжүүлчихдэг. Тэнгүүтээ зарим хүүгүүд маань тоглодог ч гэдэг юм, өрөөдөө тоглодог юм, эсвэл хин нэгэнд бооцоод тоглоомд өгчдөг. Буруу байдлаар зарцуулалт хийдэг. Түүнийхээ хойноос арга замаа олохын тулд шалгалтнаас өмнө төлбөр төлөхийн тулд ингээд цагийн ачаалаа буруу зохицуулсанаас болоод хичээлээ айгуух таслах тохиолдол илүү байна. Түүний шалтгаалаар яалтчгүй би далтаа өгдөггүй, хичээлдээ эртсэн тааруулхан оролцоо багтаа байхын хэрээр үнэлгээ бол багасдаг. Тэгээ шалгалтанд орох хэрэггүй болдог. Тэгээ нэг удирлын 3, 4, 5 хичээл дээр суугаагүй оюутан маань үнэлгээний голч сулардаг. За тэгээ энэ байдлаа бас өөртөө нэг анхаарал тавьж чадаагүйгээс олмоосоо эцэг ихтэй хилдэггүй нуудаг. За тэгээд дамжирсаар агаал одоо бүр зарим нэг эцэг ихэн хүүхдүүд маань төгсөх курст ирсэн байгаа штэ, төгсөж байгаа штэ, диплом авах гэж байгаа штэ гэжээл нөгөө оюутан маань дөнгөж 1-р курс, 2-р курсынхаа л хичээл дээр ингээ байж байгаа. Тэгээд 5, 6 жил, 7, 8 жил сурж байгаа тохиолдол ус байдаг. Тэгээд энэ бол үнэхээр тухайн оюутны сонголт хэдий боловч нийгмийн хэрэгцээ шаардлага, эдийн засгийн боломжийг бас сайн тохиргоо хийж чадаагүй, хариуцлагагүй, сул талтай байгаагийн аюу том жишээлтэй. Тэгээ энэ юугаар одоо багш нар биднэрт юу харагч байгаа гэхээр үнэхээр тэдний өмнөөс цаг хугацаа хайран байдаг. Эдийн засгийнх нь өгж байгаа өрөөгөөж маш бага байгаа учраас ахаад хичээлээ судалдаг, ахаад мөнгө төлдөг, нэг хичээлийг 2 үздэг, 3 үздэг. Тэгээ энэ хэмжээгээр маш дахин сургалтын төлбөр хэд дахин өсөх ийм ачааллуудыг авдаг гэдэг зарим нэг нь бас анхаардаггүй, ойлгодоггүй. Ийм байдлууд нь ахаал дамжирсаар хагаад ингээд сургуулиас бүр зарим хөндөрөөд хаяад бүр тэр чигтээ одоо сургууль сурахгүй байх энэ замыг бас сонгодог юм сул талууд, сөрөг зүйлүүд их нэлээд ажиглагддаг.